Та бүхэн мэдж байгаа одоо хөдөө аж ахуйн салбар өөрөө хүний нөөцийн хомсдолд орсон. За дээрэс нь одоо техник технологийн одоо хөгжлийг бид бүхэн бас нэвтрүүлж чадахгүй байна. За 30 гаруй жил бид нар ченжийн тогтолцоогоор манай хөдөө аж ахуйн салбар явсан. Өнөөдөр бид нар арь ширээ босруулж чадахгүй, нэмэр өртөгчсөн бүтээгдэхүүн болгож чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Энэ салбарт залуучууд орж ажиллахгүй байна. Тэр ийм одоо хүнд нөхцөд энэ салбар маань очсон байхад өнөөдөр бас энэ улсын хурлын гишүүд маань улсын хурлын тодорхой хэлэх юм бол одоо Луу Ган Төмөр гэдэг энэ хүн ингэж бас бид бүхний нэр хүндэд халж байгаад бол бид бүхэн маш их бухимдалтай байна. Тийм болохоор одоо албан ёсныхоо цахим хуудасаар сэлэнгийн ард түмнээс одоо уушлах бол бид бүхэн бол шаардж байна. Хэрвээ одоо уушлал гоохгүй байх юм бол бид хууль зүй дээрээс нь юу гэдэг лээ хууль зүйн одоо тэр хариуцлага хүлээх ямар одоо байгууллагууд байна тэрэнд нь хандаж одоо уушлах болно. За одоо цаашдаа бол одоо энэ хөдөө аж ахуйн салбарт бол маш олон одоо өөрчлөлт платформыг одоо бид шинжлэлтийг бол хийх шаардлага байгаад байна. За бидэнд одоо энэ ченжийн тогтолцооноос салахгүй энэ хөдөө аж ахуйн салбар хүнсний ногоог одоо дотоодоо 100% хангах ийм нөхцөл боломжууд туйлын хүнд байна. Тэгэхээр энэ ченжийн тогтолцоог бол одоо ногоочд одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид органикчд маань хүсэж байгаа. Энийг бол одоо хүнс хөдөө аж ахуйн яам манаас анхааралтай авч энэ одоо ченжийн тогтолцоог халж шудраг тогтолцоог бий болоход бас хувь нэмрээ оруулах хаа гэж бодож байна.